Үзэгч та бүхэндээ Монголын үндэсний олон нийтийн телевиз цагдаагийн ерөнхий газар хамтран бэлтгэдэг Амрыг ирээний нэвтрүүлгийн ярилцлагын цаг болон хүрэх гэж байна. Тэгэхээр өнөөдөр манай студид цагдаа ерөнхий газрын хуулийн хэлтсийн ахлах мэрэгчлэн цагдаагийн дэд хурандаа Цэнгэл Баяр урагдж оролцож байна. Таны өдрийн мэнд төргий. За баярлалаа. За тэгэхээр 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдөр цагдаагийн байгууллага бие бүрэлдэхүүн шинэ хуулиа хүлээж авах ёслолын үйл ажиллагаа яслал төгөлдөр боллоо. Тэгэхээр ер нь энэ цагдаагийн албаны тухай хууль одоо өмнөх хуулиас ямар даваа талтай болсон, ямар онцлогтой болсон гэдэг талаар манай албаагчдад ийгөө иргэдийн сонирхлыг их татж байна л да. Тэгэхээр таны талаар товч мэдээлэл өгнө үү? За баярлалаа. Цагдаагийн албаны тухай хууль бол 2013 онд батлагдаж 14 оны 1 сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн. За энэ хуулийг бол анх өргөн мэдүүлэхдээ бол хууль сахиулагчийн эрхцэн байдлын тухай хуулийг хамт өргөн мэдүүлсэн. Энэ хууль сахиулагчийн эрхцэн байдлын хуулинд цагдаагийн албаагчийн үйл ажиллагаатай холбоотой эрхцэн үйл ажиллагаатай холбоотой бүх журмуудыг бол багтаасан байсан. Гэвч харамсалтай нь бол хууль сахиулагчийн эрхцэн байдлын хууль бол батлагдаагүй. Цагдаагийн албаны тухай батлагдаад за цагдаагийн албаагчтай холбоотой үйл ажиллагааг бол засгийн газрын тогтоолоор болсон журам болон хууль зүйн сайд цагдаагийн төв байгууллагын даргын болсон дүрм журам заавраар бол зохицуулж ирсэн. За энэ зохицуулт нь болохоор хууль зүйн хүчин чадлын хувьд бол хуулиндаа суугаагүй байсан болохоор бас учир дутагдaltaй байсан. Албаагчийн бүх үйл ажиллагааг бол зохицуулах боломжгүй байсан. Тухайлбал бол цагдаагийн албаагчийн хөдөлмөрлөг хэрэгтэй холбоотой харилцаа хөдөлмөрийн тухай хуулиар за төрийн албаа болон бусад сахилга ёслолтой холбоотой харилцааг төрийн албаны тухай хуулиар зохицуулж ирсэн. Ингээд зайлшгүй цагдаагийн албаны тухай хуулийг шинжилэн найруулах шаардлагатай болсон. За шинэ хуулинд нь бол цагдаагийн албаагчдын үйл ажиллагаатай холбоотой маш олон эрх зүйн зохицуултыг бол тосож өгсөн. Тухайлбал цагдаагийн албаач иргэнд яаж шаардлага тавих юм, баримтчийг яаж үзэж шалгах юм, тээвэр хэрэгслийг яаж зогсоож үзэж шалгах вэ, иргэдийн бичгийн онцлогийг үзэж шалгах, за түүнчлэн жагсаал цуглааныг албан дараах гэх мэтлэгээр олон зохицуултын үндслэл журмыг зааж өгсөн. Мөн хоёрдугаар цагдаагийн албаагчийн албадлагын арга хэмжээ буюу биеийн хүч тусгай эрсэл нэг бүрийн болон олон нуулаад тусгай эрсэл галцсан хэрлэг үндслэл журмыг бол зааж өгсөн. За мөн цагдаагийн албаагчийн үйл ажиллагааны эрх зүйн баталгаануудыг эрх зүйн баталгаа, хууль зүйн баталгаа, нийгмийн баталгаа, эдийн засгийн баталгаануудыг бол хуулинд бол тусгаж өгснөөр бол цагдаагийн албаагчийн үйл ажиллагаа маш чухал бол түлхэлт өгнө гэж ойлгож байгаа. За тэгэхээр энэ бас дагалдах журмууд гэж байгаа. Одоо энэ журмууд маань хизээ батлагдах уу? Ямар журмууд батлагдах вэ? За цагдаагийн албаны тухай хуульд нийцүүлэн бол Монгол Улсын ерөнхийлөгчийн зорилгоор 3, засгийн газрын тогтоолоор батлах бол 15, за хууль зүйн дотоодын сайдын дангаар болон хамтран батлах 12, цагдаагийн төв байгууллагын даргын батлах 21 дүрм журам заавар стандарт бол батлагдана. Үйл ажиллагааг хэрэгжүүлж мөрдөн. За өнөөдрийн байдлаар бол тодорхой ажлын хэсгүүд бол байгууллагатай ажиллаад за эдгээр үйл ажиллагааны журмуудаас нэлээд хувийг бол боловсрол дуусгасан байгаа. За тухайлах юм бол иргэний зөвлөлийн дүрм, олон нийтийн цагдаагийн дүрм, за цагдаагийн төв байгууллагын орон тооны дээд хязгаар бүтц. За тэгээд цагдаагийн албаагчдын цагдаагийн цол олгох, бууруулах, хураан авахтай холбоотой харилцаанууд. За төрсэн цагдаагийн байгууллагын бэлэг тэмдэг, тогны загвар, хэрэглэх журам гэх мэтчлэн маш олон эрх зүйн актууд бол батлагдахад бол энэ бэлэн болчихсон байгаа. За тэгэхээр энэ хуультай холбоотойгоор бас цагдаагийн байгууллагын бүтцэд өөрчлөлт орсон байгаа. Тэгэхээр энэ бүтцэд бол өмнөх бүтцээс одоо ямар ялгаа заагтай, ямар өөрчлөлт орсон бэ? Цагдаагийн албаны тухай хуулинд бол цагдаагийн байгууллага, цагдаагийн төв байгууллага, түүний харийн алба нэгж нутаг дэвсгэр харьсан цагдаагийн байгууллага гэсэн бүтцтэй байна. Мөн түншлэн төрөлцсөн болон үндсэн дамсан зохион байгуулалтын гэмтэртэй тэнцэх чиглэлээр мөрдөх болон гүйцэтгэх албатай байхаар бол хуулиндаа суулгаад өгсөн байгаа. За үүний дагуу бол Монгол Улсын засгийн газараас бол цагдаагийн төв байгууллагын орон тооны дээд хязгаар бүтцийг бол баталж өгсөн. За үүний дараа бол хууль зүйн сайд бол цагдаагийн төв байгууллагын орон тооны дээд хязгаарт багтаан бүтцийг батлаад стратегийн зорилтуудыг бол мөн батлаад өгсөн байгаа. Эдгээр бол бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт орлоо цагдаагийн төв байгууллагын дарга бол өөрийнхөө харьяанд бол нэгжүүдийн албатуудын нутаг дэвсгэр харьсан цагдаагийн байгууллагын бүтэц зохион байгуулалтыг бол хийж нийслэлийн хэмжээнд бол ер нь бол нэгжүүд болон төв байгууллага албатуудын бол бүтэц зохион байгуулалт хийгдээд ерөнхийдөө бол дуусч байна. Одоо бол нутаг дэвсгэр харьсан цагдаагийн байгууллагын бүтэц зохион байгуулалтыг бол хийж байгаа. Ер нь бол энэ дээр бол шинэ хуулиндаа нийцүүлэн албаачдыг ажлаас чөлөөт томилдог. Гэхдээ бол одоогоор бол яг бүх албаагчд бол тухайн ажлын байранд бол томилогдож үйл ажиллагаа бол хэвэн явагдаж байгаа. За тэгэхээр ер нь цагдаагийн албаагчдын үндсэн чиглэл үүрэг болох одоо гэмт хэрэгтээ тэмцэх, за гэмт хэрэгс урьсан сэргийлэх бусад үйл ажиллагаануудын талаар ямар заалтад орж ирсэн бэ? За ер нь бол хуулинд бол хуучин цагдаагийн албаагчийн
хийжсэн үйл ажиллагаа хэвээрээ хадгалагдж байгаа. Хоёрдугаар нь бол цагдаагийн байгууллага бол гэмтрэхтэй тэмцэх нийтийн хэвжээр хамгаалах олон нийтийн аюулгүй байдлын хангах чиглэлийг хэрэгжүүлнэ. Мөн дээр нь захиргааны хяналтын чиглэлийг хэрэгжүүлнэ. За эдгээр чиглэлийг хэрэгжүүлэхдээ бол ямар хууль зүйн баталгаар хангах уу, ямар эрх зүйн үндэслэж урмын дагуу иргэдийн эрхчлөөнд халдах уу гэх мэтлэнгийн бүгдийг нь бол үйл ажиллагаатай холбоотой зохицуултыг оруулж гисэн байгаа. Энэ бол даваа тал. За тэгэхээр цагдаагийн албаны хууль гэхээр одоо манай иргэдийн болон албаагчдын сонирхож байгаа бас нэг гол асуудал бол шинэ хуулийн цагдаагийн албаагчид цол олгох талаар ямар өөрчлөлтүүд гарсан бол гэж олон асуултууд ирж байгаа. Энэ талаар та мэдээлэл өгнө. За цагдаагийн албаны 2013 оны бол цагдаагийн цолыг бол албан тушаалын цол гэж болгож тухайн тэр албан тушаалын ангил зэрэгэлт нь бол томилогдсон тохиолдолд албаагч цол олгож ирсэн. Одоо бол шинэ хуулиар цагдаагийн цол маань тухайн албан тушаалын ангил зэрэглээс гадна ажилласан жил ажлын үр дүн харгалзан бол цолыг олгоно. Тухайлх нь бол дэслэг цолоос ахлах дэслэг цол хүртэл бол 3 жилийн хугацаа шаардлагатай. Энийг бол энэ эдэлсэн байхыг шаардна. Түүнээс гадна ажлын үр дүн, сахилах хариуцлага ямар байгаа, ажлын үр бүтээл нь ямар байгаа, энийг харгалзаж үзсээр тухайн албаагчид цолыг бол нэмэгдүүлж болно. Ер нь бол хуучин цагдаагийн байгууллагын тухай хууль Монгол Улсын ерөнхийлөгчийн 1995 оны 222 дугаар зэрлэгээр баталсан цагдаагийн цол олгох журамтай холбоотойгоор албан тушаалын цолны зохицуултыг оруулсан. Мөн түүнчлэн баг цолон дээр сургагч ахлагч болон тэргүүн ахлагч гэсэн цолуудыг бол шинээр нэмж оруулсан. За тэгэхээр бас албаагчдын бас нэг үргэлж яригддаг асуудал бол одоо нийгмийн баталгаатай холбоотой асуудал байдаг. За шинэ хууль маань одоо албаагчтай ч гэсэн цагдаагийн албаагчдын эрх ашигт нийцсэн нийгмийн баталгаатай ямар асуудлууд шинээр тусагдсан энэ талаар. Цагдаагийн албаны хуулинд бол албаагчдын нийгмийн баталгаатай холбоотой бол маш олон харилцааг бол суулгаж өгсөн, тусгасан байгаа. За нэгдүгээр бол цагдаагийн албаач төрийн албаны тухай хууль заасан бол нийгмийн баталгаагаар бол хангагдана. За цагдаагийн албаны тухай хуулинд албаагчийн баталгаа, хууль зүйн баталгаа, улс төрийн баталгаа, эдийн засгийн баталгаа, нийгмийн баталгаа, бусад баталгаа гэдэг байдлаар бол хуулинд бол төрөлжүүлэн оруулж өгсөн. За улс төрийн баталгаа гэх юм бол цагдаагийн албаагчийн үйл ажиллагаанд бол улс төрийн цагдаагийн албаагчийн хууль ёсны үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөхийг бол хориглоно. За албаагч бол үйл ажиллагаанд улс төрийн намын бэлэг тэмдэг агуулсан техник эзүүл хэрэглэхийг бол хориглох. За албаагчийг бол тодорхой улс төрийн үйл ажиллагаа холбогдуулан үйл ажиллагаа эрхлүүлэхээр үүрэг гүйцэтгэх гэх мэтийг хориглоно. За бусад баталгаатай холбогдлолтой бол цагдаагийн албаагч албан үүргээ гүйцэтгэж яваад гэмт халдварлаас амь насны орчин бол ар гэрт нь 10 жилийн хугацаанд цалин усны дунджаар нэг удаагийн нөхөн олгоор олгох. Цагдаагийн албаагч эргүүл харуулж ижүүр болон улсын он чухал объектын хамгаалалт замын хөдөлгөөнд зохицуулах албанд ажилласан 1 жилийг 1.3 сараар тооцох. Цагдаагийн байгууллагын нууцлал зохих албанд гүйцэтгэх ажилтнаар ажилласан 1 жилийг 1.4 сараар тооцох. За цагдаагийн албаагчийг гэмт хэрэг үйлдэж явахт нь олон хэргийн газар нотлогоонтой байсан тохиолдолд шууд удирдах даргад нь 24 цагийн дотор мэддэх. Албаагч албан үүргээ гүйцэтгэж яваад гүйцэнтэй холбогдуулан төрийн эрх бүрхий байгууллагаас шалгах, цагдсан хорих, биетэн болон орон байранд нэгжлэг хийх, үзлэг хийх тохиолдолд шууд удирдах даргад нь даруй мэдгдэх гэх мэтлэн болон зохицуултыг бол оруулж гисэн байгаа. За тэгэхээр энэ хуулинд бас албаагчдын сахилах хариуцлагатай холбоотой ямар шин залтууд байна? За цагдаагийн албаны тухай хуулиар бол цагдаагийн албаагчд бол тухайн тэр гарсан зөрчлийн хэмжээ анх болон давтангийн харгалзаж сануулгах, за сарын үндсэн цалин 3 сар хүртэл хугацаагаар 20 өдрөөр бууруулах, албан тушаал бууруулах, цол бууруулах, цагдаагийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халахаар бол сахилгын шийдэл ондуулахаар заасан. За мөн түрүүлэн захиргааны саналчлаар албанаас шууд халахаар зохицуултыг бол хуулийн тусгасан байгаа. За цагдаагийн албаагчийн өргөсөн тангараг сахилга ёс зүйн ностой зөрчил дутагдал гаргасан. За Монгол улсын давхар хэрэгжилтэй байгууллага хариатаас гарсан гэмт хэрэг үйлдэж шүүхийн хүчин шийдэх тогтоол хүчин төгөлдөр болсон гих мэтлэн үндслээр бол цагдаагийн албаач бол захиргааны саналчлал албанаас бол халах юм зохицуултыг бол хуулинд оруулж гисэн байгаа. Үзэгч та бүхэндээ Монголын үндэсний олон нийтийн телевиз цагдаагийн ерөнхий газар хамтран бэлтгэдэг амрын гэрээ нэвтрүүлгийнхаа ярилцлагын цаг болон хүргэлээ. Өнөөдөр манай студид цагдаагийн ерөнхий газрын хуулийн хэлтсийн ахлах мэргэжилтэн цагдаагийн дэд хурандаа Цэнгэл баяр урагдж цагдаагийн албаны шинэ хуулийн тухай товч мэдээлэл хүргэлээ. Та бүхэн илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл хуулийн нэгдсэн сайт Legal Info-гоос үзээрэй. Нэвтрүүлэг үргэлжилж байна.